Сайн дөрөв үзэгчдээ өнөөдрийн ярилцлагын цаг маань эхэлж байна. За бид өнөөдрийн дугаарт Цөмийн энергийн газрын дарга тэгшэрэг үрж оролцуулж байна. Юуны өмнө танд Димитр Мөдрөг. За сүүлийн хэдэн жил одоо танай байгууллагатай холбоотой маш олон асуудал гарч байгаа. Ялангуяа одоо цөмийн хогийн хэвлэлийн Монгол буржлах гэж байна гэсэн ийм асуудал өнөөдөр хүртэл одоо олон нийтийн анхаарлыг татсаар байна. Энэ тал дээр одоо бас энэ байгууллагыг толгойж байгаа хүний тодорхой хариулт өгөхгүй юу? Цөмийн энергийн газрын даргын хувьд цөмийн болон засварын хэлэлт улсын ерөнхий байцаагчийн хувьд хэлэхэд хэл одоо хог хэвлэлт холбоотой ямар нэгэн асуудал байхгүй гэдгийг аль бисээр хэлье. Хог хэвлэлээр далимдуулж ард иргэдэг одоо айлгах тийм зүйлийг хийхгүй байгаараа гэж одоо байхыг хүсэж байна. Энэ яриаг чухам хаанаас эхлээд гарчих вэ? Ямар зорилготой гараад байна гэж бодож байна? Хаанаас гарсан нь бол би хэлж мэдэхгүй. Зүгээр ямар ч байсан хэл хайлаар бид бүхэн цөмийн хэл оруулж ирэхгүй байхын тулд нэгэн хамтарч хэлийн өсөд дээр одоо хог хаягдлын эсрэг 25 баруун өтгөн оруулж эсрэг одоо мониторуудыг тавьсан. Одоо бол ямар ч тохиолдолд одоо энэ үзгийн чинээ ч юм ороод ирсэн бид мэддэг болсон. Тийм учраас энэтэй холбоотой ямар нэгэн проблем байхгүй. Хог хаягдлын холбоотой асуудлууд эцэстээ цуурхуулсан байна гэдгийг хэлхийг хүсэж байна. Тэгэхээр олон улс орн одоо атом цэглэгээ станцаас татгалзаж эхэлж байна. Харин манад одоо шар нунтаг олборлоод байна гэсэн ийм мэдээлүүд яваад байгаа шүү дээ. Энэ шар нунтаг гэж чухам юуг хүлээд байна? Үнэхээр одоо бас байгаль орчин хүн амын удны санч гэдэг юм уу? Нөлөөлөх хор нөлөө нь юу гэдэг юм бол? Тэгэхээр атом цэглэгээ станцаас олон улс орн татгалзаж байна гэж хэлж болохгүй юм байна. Яг нь Герман бол татгалзах талаар ярьж одоо атом цэглэгээ станцуудаа зогсоосон бол би маш олон орн эсрэгээрээ атом цэглэгээ станц барих хөтөлбөрөө эхлүүлж байна. Жишээлбэл Турк эхлүүлж байна, Хятад баригдаж байна, Оросд төлөвлөлөө барьж байна, Америкт төлөвлөлөө өгүүлж байна, Японд төлөвлөж байна, барьж байна гэдэг маш олон газрууд шинээр атом цэглэгээ станцуудыг барьж байгаа жишээнүүд байна. Тийм учраас бол яг хуу Фукушимагийн атом цэглэгээ станцын усын дараа атом цэглэгээ станцаас татгалзахна гэсэн тийм яриа байсан боловч мэргэжлийнхний төвшөнд бол энэ татгалзаж байгаа асуудал өнөөдөр тул нэгж байхгүй. Манайх тэр шар нунтаг олборлоод эхэллээ гэсэн юм мэдээлэл яваад байгаа шүү дээ. Зүгээр манай цөмийн энергийн газрын хувьд бол засварын идэвхтэй ашигт малтмал цөмийн технологиг төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлдэг цөмийн энергийн тухай хуулийг хэрэгжүүлж бус хуулийг хэрэгжүүлэхээр ажилладаг юм байгууллага. Тэр ажлын хүрээнд болвол засварын идэвхтэй ашигт малтмал стратеги орд газрыг эдийн засгийн эргэлтэнд оруулах гэдэг засгийн газрын өрөө хөтөлбөрт байж байгаа. Энэ л одоо ажиллаа өрөө хөтөлбөрөөр хэрэгжүүлж мөн ялгаагүй хуулийг хэрэгжүүлж ажиллаж байгаа. Шар нутгийн хувьд бол тэр хүмүүсээ хэлээд байгаа тийм аимшигтэй зүйл биш ээ. Тэстэл адилхан нэг бүтээгдэхүүн байж байгаа. Жишээлбэл одоо аяганд хийж тавиал тийм үү? Дээр нь А4 цаас ингээд нэмийн цаас тавихад л тэр хүнд хорон нөлөө үзүүлэх хөргөө тийм л хийж штэ. Тэгэхээр Монгол улс засварын идэвхтэй бол энэ дүндээ уран олборлох салбарт өрсөлдөх чадвартай байх нь Монголд хэрэгтэй болохоос биш энэ шар нунтаг хүртэл явуулна гэж байгаа нь бол тэр нэг хүмүүсийн хилээд байгаа шиг тийм хортой зүйл бол байхгүй. Зүгээр мэдээж бол яг олборлох явцад технологийн горин барих хэвээр стандарт барих хэвээр энэ бол бий. Тэрнийг бол бид манай салбарт чинь цөмийн технологийн энхийн хэрэглээг дэмжих тийм нэг талаасаа нэвтрүүлсэн технологио дагаад тэрнийг хяналт хийх функц нь байж байгаа. Олон улсын атом энергийн зүгээс манай энэ цөмийн болон засварын хэлэлтийн ажил болон бүс нутгийн хамтын ажиллагаа технологи нэвтрүүлэх ажлыг бол өндөр түвшинд байна гэж 13 онд дүгнсэн. Энэ нь бол цөмийн энергийн комиссар болсон 50 жил олон улсын атом энергийн агентлагийн гишүүн болсон 40 жилийн оог давхцаж одоо ийм үнэлгээ бид ингэж өнлүүлсэн нь бас бид энэ салбарт үнэхээр сайн ажиллаж байгааг л нотолж байгаа. Тэгэхээр одоо Дорногов аймгийн Улаанбаатар сумд одоо 22 дугуйл өглөө одоо яг марлаас одоо төрж байгаа төл мал бол одоо янз бүрийн одоо удны сан ген өөрчлөлт байна гэсэн ийм зүйл их яригдаад байгаа шүү дээ. Энэ юу тал? Ураантай холбож их яриад байгаа. Зүгээр хэлэхэд энэ уран олборлож эхлэегүй тийм ээ байхад ашигтай лиценз нэгж компани байхгүй байхад Монгол улсын мал хүн тийм үү эндээс болж хордоогүй хорцсон байна. Эндээс болж мал өгч байна өөр төлөв гарч байна гэж ингэж ярьж байгаа нь өөрөө
дэлхийд Монголын муухай харагдуулахыг л хүсэж байгаа хүмүүсийн хийж байгаа ажил байх гэж харж байгаа. Яг тэгвэл энд ямар нэгэн тэр нөгөө нэг хүнд болон малт тийм ээ уранаас болж цасрын өдөрт процесс болж хорлог болсон эсхийг ажлын хэсэг гарсан. Ерөнхий сайдын захирамжаар энэ гараад бол энэ уранаас болоогүй байна гэдгийг нэгдүгээр тогтоосон. Хоёрдугаар нэг асуудал нь бол бид бол энэ ажлын хэсэг гарахаас өмнө манад дэлхийд төлөөлж зөвшөөрөл өгсөн залуучууд байна. Эдгээр маань бас тогтоосон байсан. Энийг баталгаажуулсан хэрэг болсон. Гурав дахь зүйл нь бол энэ маш олон лабораториудад шинжилүүлээд олуулсан лабораториудад шинжилүүлээд ингээд бол манай энэ шинжилгээг 3 дахин нотолсон. Олуулсан зүгээс бас энэ бол ямар ч уранаас болоогүй, цасрын өдөрт процесс болоогүй гэдгийг тогтоосон. Одоо энэтэй холбоотой ямар нэгэн асуудал байхгүй. Одоо яг манад жишээ нь хайгуулын ч гэдэг юм уу хичнээн аж ахуйн гэж одоо юм тусгай зөвшөөрөл эзэмшиж байна. 97 оны хуулиар нэг 165 орчим цасрын өдөрт процессын хайгуулын лицензийг олгосон. Тэр нь одоо манад агентлаг байгууллагад шилж ирсэн. Одоо яг хайгуул хийгээд үр дүн гарахгүй уцааж өгч байна. Ямар нэгэн шалтгаанаар буцаасаар гэж одоо нэг 70 орчим лиценз байна. Энэ байнгын хөдөлгөөнтэй байж идэг. Зүгээр агентлаг байгуулагдаад би энэ агентлагийн дараа ирсэнээс хойш бол нэг ч одоо цасрын ашиглалтын лиценз өгөөгүй. Тийм учраас энэ салбарт бол ямар ч байсан ашиглалтын лиценз нэг 70 орчим ашиглалтын лиценз байгаа юм. Ашиглалтын лиценз нэг ашиглалт биш хайгуулын лиценз шүү дээ. Ашиглалтын лиценз бол одоо нэгч байхгүй. Ганц ашиглалтын лиценз байгаа нь бол тэр уран холбоорлох лиценз биш. Нөгөө хүнд элементтэй тоглол одоо хүнд элементүүд холбоорлох лиценз байгаа. Тэрнээс маргаантай байгаа. Одоо бол ашиглаж байгаа юм нэгч байна. Цаашид ер нь цөмийн энергийн салбарт ямар хөө бодлого барьж явахаар болж байна те. Төрөөс цасрын өдөрт ашигт моднол цөмийн технологийн төлөв барих бодлогыг хэрэгжүүлнэ. Ер нь бол дэвшил технологи маш олон салбарт одоо хэрэгжилж байгаа хэрэглээг одоо дэмжиж дагаад хяналтуудаа хийх ажлууд л явна. Ер нь бол жишээлбэл одоо эмнэлгийн салбарт цөмийн технологиг хэрэгжилж байна. Хүнсний салбарт хэрэгжилж, хөдөөж байгаа салбарт хэрэгжилж байна. Уул уурхайн салбарт хэрэгжилж байна. Эдгээр салбаруудад цөмийн технологиг хэрэгжилж ашиглаж энэтэй холбогдож ажилладаг ажилчдын тус сүүлийн жилүүдэд даруй 5 дахин нэмэгдсэн нь энэ салбарт энэ одоо хэрэгцээ ямар их байгааг л харуулж байгаа. За ингээд бидний урилгыг хүлээж авч одоо салбарын талаар мэдээлэл өгсөн танд баярлалаа, ажиллаж амжилт хүсье. За баярлалаа, та бүхэнд амжилт хүсье. За ингээд ирэх үзэгчдээ энэ удаагийн ярилцлагын цаг маань өндөрлж байна. Бид энэ удаагийнхаа дугаарт цөмийн энергийн газрын дарга тэгш баярыг үрж ярилцууллаа.